Мастер болохоор сая 400 мянгыг авдаг. Тэнцгэндээ. Англи хэл солонгос хэлний ер нь нэг оноотой байхад бол тэнцэг магадлал угаасаа байгаа. JKS яг авахт нь эргэлзээ байсан авч чадах болов энэ төр. Мэдээж байсан. Нэг л сургууль руу яг явуулах хэрэгтэй. Тэгээд нэг сургууль руу явуулаад тэр нь одоо яг татгалзаар өгөх юм бол тэнцэхгүй болохоор тэнцэг бүрэн магадaltaй санагдсан хэлний оноо тийм амар сайн биш байсан ч гэсэндээ ерөнхийдөө. За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Educated and Hot podcast-ны маань дахин нэг дугаар хэлэхэд бэлэн болоод байна. За энэ удаа би та бүхэндээ онцлогтой Солонгост мастрын тэтгэлгээр сурдаг оюутныг авчирсан байгаа. За манай JKS-ийн тэтгэлэгт оюутан бол мөнгөцөл маань өөрийгөө тавчхан үзэгчдэд танилцуулах юм бол Одоогоор Чамбуг их сургууль хот төлөвлөлт мэрэгчлэр суралцж байгаа мастрын төгсөг курсын оюутан байгаа. За баярлалаа. Эхлээд хэдүүлээ подкаст дээр зэгцтэй үүднээс эхлээд мөхцөлтэйгээ танилцаад дараа нь сэтгэлгийнхаа талаар ярилцаа. Тэгээ мастер сурах хэр гэх мэдчлэн солонгосынхан амьдралынхаа талаар ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр мөхцөлтэйгээ танилцах дараагийн асуулт нь гэх юм бол хамгийн эхнээс нь эхлээд яваа. Яагаад ерөн солонгост мастер сурахаар шийдсэн бэ гэдгээс нь эхлээд. За би болохоор бакалавра мөс хот төлөвлөлт мэрэгчлэр төгссөн байгаа. Тэгээ мастертаа яг гадаад руу суралцах гэж судалж агаад тэгээд манай мэрэгчлэлт ч гэсэндээ илүү одоо Солонгос улсын хот төлөвлөлтийн салбар таалагдаад тэгээд Солонгос улсыг сонгоод мастер суралцахаар яг ирсэн байгаа. Зөв. Ер нь бол бас тийм шүү дээ хот төлөвлөлт гэх юм бол илүү нөгөө нэг хүн амлалтай хот руу бас илүү судалгаа хийх юм бол нөгөө талаараа давуу талтай байх гэж бодож байна. За тэгвэл дахиад хоёлаа ярих нь Солонгос талаа шууд эрэхтэй хэлний бэлтгэлээр ирсэн гэж ярилцчихсан тий. Тэгэхээр тэрний хаалаар ярих юм бол ер нь хэлний бэлтгэлээр шууд JKS ирсэн юм. Тэгэхээр хоёлаа хэлний бэлтгэлээр яаж ирсэн тэгээ дээрээс нь хэлний бэлтгэл дахтаа JKS-ийн талаар анх яаж мэдсэн бэ гэдэг талаас нь юм бол. За ерөнхийдөө болохоор Солонгосын засгийн газрын тэтгэлгийг яг Монгол тахтаа яг мэдсэн. Тэг их сургууль тахтаа яг мэдчихсэн. Гэхдээ би яг ерөөсөө Солонгос хэл ерөөсөө мэддэггүй байсан байхгүй юу? Яг Солонгост ирнэ гэж ерөөсөө боддоггүй байсан. Яг Япон явна гэж бодоод баасаа яг Японлаа бэлтцсэн. Японы засгийн газрын тэтгэлгийг судалцаад гэхдээ яг гинт одоо бодол өөрчлөгдөөд Солонгос руу ирэхээр болоод гэхдээ яг Солонгос хэлгүй байсан болохоор эхний ээлж нь их сургуулаа төгсчөөд хэлний бэлтгэлд ирэх замыг сонгосон байгаа. Тэгээд Монгол тахта яг элчин сайдын ямаар дамжуулаад засгийн газрын тэтгэлэгт материалаа өгмөөрөөсөн ч тухайд хэдний оноо байхгүй байсан болохоор боломжгүй байсан. Тэгээд эхний ээлжинд хэлний бэлтгэлд ирчээд хэлний оноогоо авчаад яг материалаа өгөх хэрэгтэй байна гэж бодоод Сөүлд яг Чуанда их сургууль хэлний бэлтгэлд ирсэн байгаа анх хэрэгтэй. Тэгвэл анханасаа ерөнхийдөө JKS байд юм байна гэдэг бол мэдчихсэн юм байна тий. Тийм анханасаа яг зорилго тавиад Монгол тахта хэлний оноог болохоор яг тийм тэгвэл шинжааг боломжгүй агаад тэгвэл ер нь тэгэл бүх юм төлөвлөгөөтэй л явсан юм байна. Тэг хилээс уршин тэгээд JKS apply даа гэж бодсон байсан юм байна. За тэгвэл надад нэг хоёр асуулт байна. Эхнийх нь болохоор JKS талаад ирэхээр заавал солонгос хэлний оноотой жүргөлөө явуулдаг уу? Үгүй. Яг ерөнхий яг шаардлаган дээр нь болохоор гэтээ Монголд JKS чинь хоёр яг юугаар замаар явуулж байгаа шүү дээ. Тэгээд нэгдүгээр болохоор элчин сайдын ямаар буюу одоо Монголоос яг явуулахад болохоор яг Монголоос элчин сайдын яам дээр яг ингээд шаардлага тавьсан болохоор хэлний оноо шаарддаг байхгүй юу? Тэгээ яг Солонгос руу шууд өөрөө нэг сургуулийн замаар сургууль руугаа явуулах юм бол хэлний оноо гэдэг нь яг ийм заавал ерөнхий шаардлага нь биш байдаг. Хэлний тийм тэгэхээр за миний ойлгосноор бол мастрын Солонгосын засгийн газрын тэтгэлэг бол хоёр төрлөө тийм байна. За мастрын чиглэлүүд. Гэтэ өмнө нь бас үжиндээ гэсэн ярилцлага дээр хоёр төрөл байдаг гэж сонссон. Тэгэхээр сургуулаар явуулж болдог эсвэл шууд элчин сайдын ямаар явуулж болдог. Тэгмүүд элчин сайдын ямаар явуулах өөрөөр ингэсэн бусдаа шаардлагатай байдаг болоо сургуулаар явуулахад бол уг нь заавал бол шаардлагагүй мэн тий. Гэтэ солонгос хэлтэй бол давуу тал болж байна. Тийм. Гэтэ ерөнхийдөө бол тэнцгэд яг ийм ерөнхий шаардлага сургуулаар явуулахад яг ерөнхий шаардлага дээр нь 5 бүх 4-өөс дээш ч юм уу ийм заасан юм байхгүй байгаа л да. Гэтэ мэдээж яг хэлний оноотой хүмүүс дандаа явуулдаг болохоор хэлний оноогүй бол бас тэнцэг магадлал нь айгүй бага болчихж байгаа. Гэтэ бас ер нь англи надад бол явуулахгүй гэсэн юм бас байхгүй ерөнхийдөө яг явуулж болно. Сургуулаа судалж байгаа сургуулийн англи хэлний юу нь бас гайгүй байх юм бол бас азаа үзэж болох нь шүү дээ. Англи хэл солонгос хэлний ер нь нэг оноотой байхад бол тэнцэг магадлал угаасаа яг байгаа. За тэгвэл надад бас дахиад нэг асуулт төрж байгаа нь ер нь солонгос хэл сурахад хэлний бэлтгэлээр заавал ирсэн дээр өсөл Монголоос очиод ирэх юм бол даваа талтай юу? Манай мөхцөлийн маань хавж ирнэ. За миний хувьд болохоор Монголоос сурчаад ирсэн нь илүү яг даваа талтай санагддаг. Энд угаасаа яг хэлний бэлтгэлд одоо айгүй их мөнгө зарлагтаад ирнэ штэ. Тэгээд ерөнхийдөө яг ингээд явж байгаа хөтөлбөр гэх юм уу сургалтын хөтөлбөр нь болохоор яг ижилхэн байдаг юм шиг санагдсан. Монголд ч гэсэндээ яг Янсади Сөүлдэгийн яг хэлний бэлтгэлийн номуудаас ингээд сургалтууд явагддаг болохоор ерөнхийдөө Монголдоо яг амар сайн хэлээ сураад
ирэх юм эрэхтэй яг тэтгэлэг аваад ирэх юм бол илүү давуу талтай санагддаг. Давуу талтай гэдэг нь бас санхүү талаас санхүүгийн давуу талаасаа тэгээд яг нэг тийм угаасаа санхүү талаасаа яг хэлний ихтгэл тахад айгүй тийм хэцүү дээ шүү дээ. Тийм болохоор ажиллахгүй тий. Ажил олоход хүртэл нөгөө нэг айгүй хэцүү хэлэхгүй болохоор тэгэхээр яг хэлээ сурчаад тодорхой хэмжээнд оноогоо авчаад ирэх юм бол дээр санагддаг. Тэ бол аль аль нь боломжтой гэдэг надад харагдчих тий. Гэтэ бол хичээж чадах юм бол ирээд бол яг уу бас нөгөө нэг бүх талчин нөгөө нэг сул тал давуу талтай болохоор ирээд сурах юм бол яг уу мэдээж яг амар сонсголын үед бол арай сайн байд юм байна лээ. Ирээд сурсан ш тэтгэлэг авч болохоор бас тий хоёлаас энийг ярьжсэн тий яг нэг солонгост яг ингээд хэлний бэлтгэл сурж байгаа оюутнууд айгу мэддгүн байлээ гэдэг талааснаас хүрчихсэн. Тэгэхээр хэрвээ та бүхэн одоо яг солонгос сурж байгаа юм бол одоо би тэтгэлэг авах боломжгүй гэж юусоо бодож болохгүй байх нь нэрчтэй. Ер нь бол юм JK-ийн тэтгэлгийг бас солонгосоос хүсэлтээ аваад авч болох юм биш үү гэдгийг бас мөхцөл маань бас хүргэж байна да та эцтэй. За тэгвэл хоёлаа үргэлжлүүлээ дараагийн асуулт гэх юм бол за JK-с яг авахт нь тийм эргэлзээ байсан авч чадах болов энэ төр гэсэн. Тийм мэдээж байсан. Гэхдээ тэр эргэлзээгээ даваад ер нь одоо даваад одоо явуулсан тийм хүчин зүйл энэ төр байна уу? Ер нь тэрийг ярих юм бол яг өргөдлөө явуулах юм бэлтгэл юм да тийм бэлтгэлээ яриад юм да хоёлаа. Тийм гэтээ нөгөө нэг яг анх хэлний хэлээр эрэхтэй яг схемад 1 жил сураад топкийнхоо оноог авчаад яг угаасаа яг би 3 сард иржсэн. Тэгээ мастер болохоор яг материал явуулахдаа 2 сараас 3 сарын хооронд явуулдаг байхгүй юу? Тэгээ яг жил яг хэлний хэлтгэл суугаад оноогоо аваад материал явуулаад тэнцэндээ гэдэг нэг юм бодолтой ирсэн болохоор яг тэр зорилгынхоо дагуу яг явуулсан. Гэхдээ угаасаа мэдээж амар айцтай. Тэр нь болохоор юу вэ гэхээр элчин сайдын ямар дамжуулж явуулах юм бол ингээ 3 сургууль руу материал явуулах боломжтой байдаг байхгүй юу? Тэгээ 2 сургууль дээр нь татгалзлаа ч гэсэндээ нэг сургууль нь яг тэнцээрээ өгчих юм бол ингээ JK-стэй тэнцдэг. Гэтэ нөгөө нэг би сургуулийн замаар солонгост шууд явуулсан болохоор нэг л сургууль руу яг явуулах хэрэгтэй. Тэгээд нэг сургууль руу явуулаад тэр нь одоо яг татгалзаар өгөх юм бол тэнцэхгүй болохоор яг нэг л шанстай, нэг л боломжтой байсан болохоор тэгээ жоохон айсан мэдээ. За айгуу сонирхолтой яриа явж байна. Би бол надад зөндөө асуулт байна. За тэгэхээр хоёлаа шууд тэтгэлэг рүүгээ ер нь орчихъя гэж бодлоо. Ерөөсө солонгост ирсэн бол зам нь Монголд их сургуулаа төгсчихсэн. Солонгост ирсэн зам нь бол хэлний бэлтгэл гэхдээ Монголоос ч гэсэн явуулж болно гэдгийг ямар ч техник хэлж мэдүүлээ ойлгож байна. За хоёлаа тэгвэл JK-ийн ханд тэтгэлэг рүүгээ ороод ярий. Түрүүн ярьсанчлан бол хоёуланд нь элчин сайдын трак болон их сургуулийн трак гэсэн хоёр трак байгаа. Их сургуулийн тракийг нь сонгосон юм байна. За тэгвэл энэ нь болохоор хизээ өргөдлөө явуулдаг үе. Дээрээс нь хэр их цагийг зарцуулж ирэн бэлтгэл хийсэн бэ гэдэг талаас нь материал бэлдэх үйл явцны яг болсон бэ. Тэг бүргчлүүлээд хэрвээ ингээд боломжтой санаж явах юм бол ямар материалууд ер нь шаарддаг вэ гэдгийг бас тодорхой байна гэх юм бол За засгийн газрын тэтгэл нь болохоор бакалавр болгон мастер доктор нь болохоор явал хугацаа нь өөр байгаа. Тэгээд бакалавр болохоор 9 сар зарлагдаад 9 сард материал явуулдаг. Тэгээ мастер болохоор ерөнхийдөө 2 сар зарлагдаад 2 сарын ихээр зарлагдаад тэгээд ингээд сургууль болгоны нөгөө нэг сүүлийн хугацаа нь өөр өгдөг. Гэхдээ ерөнхийдөө 3 сарын дунд хүртэл 2 сараас 3 сар хүртэл ингээд авагддаг байгаа материал нь мастрын нэг удаа гэсэн. Тийм жилдээ нэг удаа намрын эсэлт үү? Тэр нь хаврын эсэлт үү? Намрын эсэлт гэсэн 3 сард материалаа одоо явуулаад 2-оос 3 сард материалаа явуулаад мастер докторийнхоо тэгээд яг ингээд тэнцэн ариун ингээд үе шаттай гараад тэгээд хичээл эхлэх хугацаа нь болохоор 9 сараас эхэлнэ гэсэн үг. Зөв. Тэгэхээр мастер бол намар аваад бакалавр хавар аваад байдаг юм шиг тий. Тийг зөрүүлт юм байна. За ойлголоо. Тэгвэл өргөдлөө явуулахад ямар материалуудыг бэлтжсэн бэ? Хэрэг хугацаа зарцуулсан байдаг юм бэ? За бүрдүүлэх материалын хувьд болохоор за чухал хэдэн зүйлс байгаа. Хамгийн амар чухал санагдсан нь болохоор мэдээж суралцах төлөвлөгөө болон өөрийн танилцуулга. Тэгээд за мастер доктор болохоор яг өмнөх яг төгссөн сургууль буюу бакалаврын яг профессор багшаасаа танилцуулга recommendation хийх юм байна шүү дээ. Тэрийг одоо танилцуулах захидлах үү тий? За тийм танилцуулах захидал яг бичүүлж авдаг байгаа. Тэгээд хамгийн чухал зүйлс нь болохоор ерөнхийдөө энэ гурав санагдсан. Тэгээд бусад бүрдүүлэх материал нь болохоор нэг уулна асуудалтай биш. Ерөнхийдөө ингээд төрсний бүртгэлийн лавлгаа тий бусад материалууд нь болохоор нэг тийм асуудалтай биш. Өөрийнхөө бичиг баримтууд байгаа. Тэгээ дээр нь болохоор нөгөө хэлний оноотой бол хэлний онооныхоо оноогоо хавсаргаад тэгээд бас нэмэлт оноо болох магадaltaй нь болохоор ямар нэгэн амжилт
гаргасан бол тэ эрдэм шинжилгээний уралд орсон ч юм уу тэгээд үйл ажиллагаа урлаг спортын ямар яг гавьяа шагналууд байгаа тэрийг авсраад өгөх юм бол давуу талтай байгаа. Тэгсэн чинь манай мөхцөлд тийм давуу тал болгосон тийм юм ер нь байсан уу? Байхгүйсэн ч ер нь авч болдог уу гэдэг бас айгуу сонирхолтой л байна л та. Одоо бодоод төгсөөр шууд яаж байгаа хүмүүст бол нэг тийм туршлага оруулах боломжгүй болчихдаг ч тийм. Тэгэхээр тийм байвал яа тийм бол гэдэг талаас нь. Мөхцөлөөр яг юу давуу талсан бэ? Их сургуулийн тэтгэлэг авах. Миний хувьд болохоор яг давуу тал болсон зүйлсүүд нь болохоор манай профессорын яг тодорхойлох цагт айгүй сайн байсан гэж би боддог. Тэгээд яг би МОС-ийн яг өөрийнхөө тэнхмийн хамгийн том профессороор нь бичүүлсэн байхгүй юу? Нэрээ тэгтээ яг анхаарах зүйл болохоор тодорхойлох цагтлаа бичүүлэхдээ ерөнхийдөө том профессороор яг бичүүлэх юм бол илүү одоо тэнхмийн эрхлэгч энэ төр байдаг шүү дээ. Тэнхмийн эрхлэгчээрээ бичүүлдэг ч юм уу тийм байх юм бол илүү давуу тал болдог гэдээ би яг уншижсэн байхгүй юу? Тийм юм бэлээ. Тэгээд тодорхойлох цагтлал дэжгүй байсан гэж бодож байна. Тэгээд дээр нь яг миний бакалаврын дүн ерөнхийдөө голч маань өндөр байсан. Тэгээд өөр давуу тал болсон зүйлсүүд нь оюутан байхдаа 10 жил болоо оюутан байхдаа ер нь итгэвтэй хүүхдээс ахгүй нийгмийн итгэвтэй. Тэгэхээр нөгөө нэг гавьяа шагналууд бас ингээ өргөмжлөл юунууд дайггүй байсан болохоор бас нэмэлт оноо болж өгсөн юм болов уу гэж бодсон. Тэрнээс бол миний яг сул тал болох зүйл нь болохоор миний бас топын оноо нэг өндөр биш байхдаа өгсөн байхгүй юу? Тэгсээр нэ гол зүйлийг нь би яг тэгжэл ойлгосон. Өөрийн танилцуулга болон study plan амар сайн бичсэн байх юм бол энэ яг ийм сурахыг хүсэж байгаа хүүхд юм байна гэдгийг яг ийм ойлгуулад бичүүлж чадах юм бол давуу тал болоод тэнцэг бүрэн магадaltaй санагдсан хэлний оноо тийм амар сайн бичсэн ч гэсэндээ ерөнхийдөө. За маш их мэдээлэл байна, баярлалаа. Аюул сонирхолтой юм байна. Ямар ч тач study plan болон recommendation letter бол ер нь хамгийн чухал юунууд материалуудын нэг байдаг гэж ойлголоо. Тэгээд өөрийнхөө бас нөгөө нэг хичээлээс гадуур үйл ажиллагаа байх юм бол авсрах юм болоо сайн байна. За тэгвэл үргэлжлүүлээд өөрийнхөө давуу талыг тэгвэл study plan дээр ер нь study plan дээр юу бичдэг юм бэ? Тэрийг илүү жоохон дэлгэрүүлж ярих юм бол ягаад гэвэл миний бодлоор энэ талаар мэдээлэл бол хамгийн хомс байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр study plan дээр одоо юу би цаашдаа хийх юм бэ гэдгийг бичих юм уу? Эсвэл өөрийнхөө талаар бичээд байх юм уу гэдэг бол. За. Өөрийнхөө талаар бичих нь болохоор яг нөгөө нэг цагийн сүгээ өөрийнхөө нөгөө нэг тийм танилцуулга байгаа шүү дээ. Танилцуулга дээр болохоор өөрийгөө амар сайн гаргаж өгнө. Тэгэхээр эсэ байгаа гэсэн үг үү? Цагийн сүгийг одоо өөрийгөө танилцуулдаг тийм байгаа. Одоо тийм эсэ байгаа гэсэн үг. Тэгвэл баг 2 эсэ бичих юм байна. Тийм 2-ыг бичнэ гэсэн үг. Тэгээд өөрийн танилцуулга дээр болохоор бичихтэй тэр яг өөрийн танилцуулга дээр өөрийгөө амар сайн гаргаж өгөх хэрэгтэй байхгүй юу? За би ингээд яг ийм хүн. Гэхдээ ингээд мэдээж өөрийгөө бүр амар сайн магтаж болохгүй. Тэгээд угаасаа нэг ийм цагийн сүгээ дээр бичих ёстой хэдэн ингээ зүйлсүүд яг агуулга дээр нь яг ингээ гаргаад өгсөн байдаг байхгүй юу? Давуу тал болон сул талаа одоо нэг бичих ёстой, оруулах ёстой гэдэг юм уу те. Тэгэхээр яг ингээ өөрийнхөө давуу талыг бичнэ. Би ийм зан характертай ийм хүн. Гэтэ бас надад сул тал байгаа гэж сул талаа бас бичиж өгнө. Гэтэ би одоо энэ сул талаа ингээ засгаад ийм үйлдэл хийхээ хичээж байгаа гэдгийг тусгаж өгөөд тэгээд өөрийнхөө танилцуулга дээр ерөнхийдөө өөрийгөө ингээд нэг ийм хүсэл эрмэлзэлтэй сурахыг хүсэж байгаа хүн гэдгийг амар сайн гаргаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Гэтэ сул талаа бас гаргаж өгөөд тэгээд нэг иймэрхүү. Тэгээд study plan дээр болохоор яг суралцах төлөвлөгөөн дээр яадаг юм бэлээ. Би одоо ингээд хэрвээ JK-с авчих юм бол тий ингээд одоо мастер одоо жишээлбэл 2 жилчтэй 2 жилийн хугацаанд ийм одоо 2 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний уралд ингэж оролцсон. Тэгээд ингээд дипломо ерөнхийдөө ийм сэдвээр бичиж байгаа, энэ чиглэл рүү сонирхолтой гэдгээ тусгаж өгөөд тэгээд дээр нь бас суралцах явцдаа ийм нийгмийн үйл ажиллагаанд ингэж оролцмоор байгаа, ийм байгаа. Тэгээд суралцах ер нь 2 жилийн хугацаанд яг юу хиймээр байгаа, ямар зүйл сурмаар байгаа, ямар судалгаа хиймээр байгаагаа бичиж өгөх юм бол илүү нэг мастер доктор чинь ерөнхийдөө гол төлөв яг диплом тал руугаа судалгаа тал руугаа гэдэг болохоор ийм судалгааг хиймээр байгаа гэдгээ тусгаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. За ойлголоо. Тэгвэл би материалаа бүгдийг бэлтжлээ. Study plan бүх юмаа бэлтжлээ. Тийм бол одоо би өргөдлөө онлайнаар явуулах юм болов уу эсвэл офлайнаар явуулах юм болов уу? Яаж ер нь одоо өргөдлөө явуулдаг вэ? Одоо л хайлаа энэ вебсайт гаргаж тэр энэ вебсайт руу ороод материалаа мартаа шалгаарай гэж ярьчлаа. Тэгэнгүүт би одоо сургууль руугаа давхар өргөдлөө явуулдаг. Яг энэ өргөдөл явуулах процесс нь яаж явдаг юм бол? За эхлээд ямар ч байсан сайтаасаа хараад одоо Study Korea гэдэг яг сайтаасаа хараад зарлагтаар нь яг ингээ харчин тэгээ бүрдүүлэх материалуудаа харчин. Тэгээд яг явуулахдаа болохоор эхлээд элчин сайдын ямар нь яг ингээд жоохон дурдаад ярьчих уу? Тийм. Монголоос болохоор элчин сайдын ямар явуулахтаа болохоор элчин сайдын
Монгол цугаа Солонгос улсын элчин сайдын яамын вебсайт дээр нь яг зарлагддаг байгаа бас. Тэгээд сайтаас нь харж агаад материалуудаа бүрдүүлээд өгөхдөө элчин сайдын яамаар болохоор эхлээд материалын шатны шалгаруулалт гэж байгаа. Тэгээд материалын шатны шалгаруулалтанда тэнцэх юм бол ярилцлаганд дууддаг байгаа. Тэгэд ярилцлагандаа ороод тэнцэх юм бол чиний материалыг тэнцвэл Солонгос руу явуулна гэсэн. Солонгос улсын боловсролын хүрээлэн гэж байгаа. Тэгээ боловсролын хүрээлэнгээс чаны материал тэнцлээ гэх юм бол Монголд болохоор нэг элчингээр явхад бол 3 сургууль руу өгдөг гэсэн шүү дээ. Тэгээд 3 сургууль руу өгөхдөө болохоор боловсролын хүрээлэнгээс тэнцэх юм бол 3 сургууль руу өгөх хэрэгтэй болно. Тэгээ 3 сургууль руу материалаа явуулахдаа болохоор бас ингээд зэрэглэлээрээ одоо A зэрэглэлийн 1 сургууль руу, B зэрэглэлийн 2 сургууль руу материалаа явуулдаг. Тэгэхээр яг 3 сургууль руу материалаа явуулахдаа A зэрэглэлийн сургууль буюу одоо Янсэд илүү одоо нэг нөгөөд ч юм уу 2 сургууль нь жоохон B зэрэглэлийн орон нутгийн сургууль руу өгөөд ч юм уу. Тэгээд ямар ч гэсэн 3 сургуулиас нэгэнд нь ингээд угаасаа тэнцдэг. Магадлал нь амар өндөр болохоор тэгээд 3 сургуулаа гурвалданд нь ч тэнцэж болно. Тэнцэх юм бол JKS-ийн одоо тэтгэлэгт оёт ингээд урилга нь ирээд Монгол визэндээ ордог байгаа. За тэгээд одоо Солонгосын сургуулийн замаар нь ярих юм бол эхлээд нэг л сургуулийн замаар болохоор нэг л сургууль руу өгөх боломжтой болохоор нэг сургуулаа яг амар сайн сонгох хэрэгтэй. Нэрээ сургуулаа яаж сонгосон бэ? Тий. Сургуулаа сонгосон маань болохоор яг нөө сөүл хэлний ихтгэл сурж ирсэн шүү дээ. Яг сөүл биш өөр хот руу яг амьдарч үзмээр санагдаад. Орчноо амир ингээд сольж үзмээр санагдаад ерөнхийдөө өөр хотод байгаа сургууль сонгоё гэж бодсон. Тэгээд манай сургууль болохоор яг улсын сургууль гэхгүй юу. Тэгээд манай мэрэгчлэр бас инженерийн чиглэл рүүгээ илүү бас сайн. Тэгээд манай мэрэгжил манай тийхэм айгу ингээд яг судлаад үзсэн чинь таалагдаад тэгээд яг Цумбуг их сургуулийг сонгоод орсон байгаа. Тэгээ ямар ч байсан сургуулийн замаар явуулж ивэл хамгийн чухал зүйл нь нэрээ сургууль сонголт нь амар чухал. Тий, нэг л сургууль руу явуулах боломжтой болохоор яг ийм жоохон тэнцэх магадлал өндөртэй баталгаатай сургууль руу одоо баталгаач гэж байхгүй л та. Гэтэ ер нь тэнцэх магадлал өндөртэй өөрийнхөө мэрэгжлийн хувьд ингээд амар сайн салбарын хувьд чиглэлийн хувьд ингээд тохирох сургуулаа сонгох нь чухал санагдсан. Тэгээд сургуулийн замаар болохоор сургуулаа эхлээд сонгочж байгаа. Тэгэнгуутаа материалаа яг ижилхэн ингээд Монголоос өгж байгаа шиг бүрдүүлнэ. Тэгэнгуутаа хэрвээ Монголоос шууд сургууль руугаа өгөх юм бол одоо нэг шуудангаар шууд материалуудаа бүрдүүлээ сургууль руугаа өгчөж байгаа. Тэгээд би болохоор энд байсан болохоор би бүр өөрөө нөгөөнийг сонгосон сургууль руугаа дэшин хот руугаа очиж үзмээрсэн болохоор би өөрийн биеэр очиод тэгээд яг офис руу очиж аваад өгсөн. Тэгээд энэ болохоор ямар ч байсан сургуультай материалаа өгчөөд тэгээд яг ингээд чалгаруулах зам нь болохоор яг ижилхэн сургууль руугаа материалаа өгчөөд сургууль дээрээ нэг материалын шатн дээрээ тэнцэх юм бол сургуулиас чам руу залгаад ярилцлага авна. Тэгээд тэр нь нэг яг дуудлах гэж болно. Тэгээд зарим сургууль болохоор ингээд яг дүрсээ өгөөд яг ингээд ярьд юм билээ митингээр. Тэгээд ярилцлагын шатнд тэнцлээ гэх юм бол дахиад чиний материалыг боловсролын хүрээлэн рүү явуулна. Тэгээ боловсролын хүрээлэнгээс яг тэнцлээ гэх юм бол эцсийн яг ингээ шийдвэр гараад 2-3 сарын дараа ерөнхийдөө ингээ тэнцээр аваад тэнцдэг байгаа. За тэгвэл ойлгосон давхар нэг онлайн бүртгэл энэ төр хийлгэх шаардлагатай байдаг уу? Сургуулийнхаа вебсайтн дээр ч юм уу шууд зүгээр л материалаа бүрдүүлэл бариад очих уу? Тий. Ямар нэгэн өөр бүртгэл бол хийлгэх ерөөсөө шаардлага байхгүй. Тий. Материалаа хараад тий материалаа хараад яг сургуулийнхаа нэг хүлээж авах яг юу л вэ? Офис руу ингээд яг хаяг нугасаа байгаа. Тэгээд хаяг нарж агаад сургуулийнхаа тэр офис руу зүгээр яг шуудангаар явуулчихад болно. Тэгээд хэрвээ Солонгос дээр авчиж өгч болно, шуудангаар явуулж болно. Монголоос ч гэсэн шуудангаар явуулчихна. Тиймэрхүү. Улсын сургуулийнхаа вебсайтыг л шалгах нь шүү дээ. Тий. Тэгээд нэг юу байгаа. Жил алганы JKS зарлагдахтаа одоо нэг за A зэрэглэлийн сургуулиуд нь энэ сургуулиуд багтсан, B зэрэглэлийн сургуулиуд нь энэ сургуулиуд багтсан. Энэ сургууль руу материалаа өгөх боломжтой гэдэг байхгүй юу? Гэтэ ер нь ингээд яг судлаад өгмөр байвал яг өмнөх оны яг зарлалуудыг харцгаад ерөөхдөө тэр дотор байгаа сургуулиудаас сонгоход болно. Жил алган гэтээ сургуулиуд нэг сүртэй өөрчлөгддөг. Гэтээ заримдаа 1-2 сургууль заримдаа JKS багтдаг болоод нэг багтгаа болоод ингээд юм лээ. Тэгээл яг тэр вебсайтаас харж агаад ямар сургуулиуд байна. Тэгээд яг тэр сургуулаа сонгоод орсон байвал. За ойлголоо. Тэгэх юм бол ямар ч тач материалаа өгөөд ярилцлагын шат байд юм байна гэж ойлголоо. Ярилцлагын шатны тэгвэл анхаарах юм юу байсан бэ? Ер нь хэд ямар хөө асуултууд ирчихсэн юм бэ? За. Ерөнхийдөө ярилцлагын шатн асуудаг асуултууд нь бараг л төстөө байдаг санагдсан. Угаасаа
төстэй гэдэг нь эхлчин сайдын асуултаа төстэй гэсэн үг юм байна тий. Үгүй яг нэг сургуулиас авж байгаа асуултууд нь болохоор би бас нэг тэтгэлэгт бэлтэж байхдаа амар олон бичлэгүүд үзчихсэн байхгүй юу? Тэрэн дээр яг ингээд иймэрхүү асуулт асуудаг гэж хэлжсэн. Тэгээд манай найзуудаас бас тэнцвүүхтүүд байдаг ингээд бас зөвлөгөө авахд ингээд хэлжсэн. Тэгээд яг асуух асуулт нь болохоор ер нь чамайг ямар хүн бэ гэдгийг яг ямар ингээд зорилгоор яг манай сургуулийг сонгосон бэ? Яагаад манай сургуулийг сонгосон бэ гэдэг асуултууд ер нь орж ирдэг их. Тийм яагаад Солонгос улсыг сонгоод манай сургуулийг бас сонгоод ийм мэргэжлэр суралцахаар болсон бэ гэдгийг чинь л ихэвчлэн асуудаг санагдсан. Тийм хүндэс нөө сандарсан уу? Хэр удаа үргэлжилсэн бэ? Надаас болохоор нэг удаан үргэлжлээгүй, минийх болохоор яг 10 минут болсон. Яг буцаар залгасан над руу. Тэгээд асуусан асуулт нь болохоор би яг нэг Солонгост ирсэн байсан. Яг энд нөө хэлний тэтгэл сурж исэн болохоор тэгээд яг Сөүлт яг топ 10-д орж исэн сургуульд сурж исэн болохоор ягаад яг энэ сургуультаа яг ингээ материалаа өгөхгүй ингээ өөр рүү манаа ингээд сургууль руу явж байгаа юм бэ? Тэгээд тэгэж асуусан. Тэгээд яг би угаасаа яг үнэнгээ яг хэлсэн аахгүй юу? Би ингээд яг Солонгост анх ирээд ингээ Сөүлт амьдарч үзээд тэгээд жоохон ингээд амар их хүн амтай тэгээд жоохон дуу чимээтэй болохоор ингээд би өөр ингээд ийм 50 бот руу явахыг хүссэн. Тэг ингээд судалж байгаад надад амар чанжуу амар таалагдаад тэгээд амар ийм чанжуу шиг ийм 50 бот руу явах гэж ямар байсан болохоор ингээд сонгосон байгаа. Тэгээд бас манай сургууль ч угаасаа бас ранк нь өдөр байхгүй юу? Тэгээд ингээд улсын сургууль болохоор таалагдсан. Миний яг мэрэгчлэр миний салбаар манай сургууль бас айгуу дайггүй байхгүй юу? Тэгээл яг тэрийгээ хэлээл ийм шалтгаантай гэдгээ хэлээд тэгэл яг ерөнхийдөө хаан зайлцлаа. Сайхан хариу өгч байгаа гэж хэлсэн. Тэгээд яг амар намайгч бараг тэнцвэрчлээ гэж хэлсэн надад те. Амар хөрхи айгуу гоё ер нь эрэг хандлагатай хөрхи ярьслага болоод дууссан юм те. Ер нь бид нар тийм шүү те. За тэнцгэндээ. За ойлголоо. Тэгвэл хайлаа ер нь бол процесс бол иймэрхүү байсан юм. Тэгэл ярьцлага өгөө тэнцэн бол тэнцэг бол тэнцээгүй шүү те. За тэгвэл буцаагаад хайлаа мастер дээр хүмүүсийн ер нь бол ойлголт нь юу гэдэг вэ гэхээр Жекис ер нь бүх юмын даанал гэж юм байгаа одоо юу гэдэг онгоцны зардал тэргээд класс нь ярих юм бол ер нь тэр яг бодтоо ер нь яг тэтгэлэг нь хэрэг хэмжээтэй байдгийн гэдэг талаас нь хайлаа ярих юм бол за дэлхийн талаараа яг ярих юм бол мастер бакалавр яг ингээд угаасаа тэтгэлэг ерөөд яг өгж байгаа зүйлсүүд нь яг ижилхэн тэгээд нэгдүгээр гэх юм бол яг Солонгос руу ирэх, тэгээд сургуулаа төгсөөд Монгол руу явах хоёр талын онгоцны тикет авч өгдөг байгаа. Онгоцны тикет даана тэгээд сар болгон стипенд өгж байгаа. Тэгээд одоо мастер, доктор, бакалавраас ялгаатай нь болохоор юу гэдэг? Дипломоо хэвлүүлэхэд судалгааны ажлын мөнгө гэж бас нэмэлтээр өгдөг байгаа. Диплом хэвлүүлэхэд бас мөнгөөр диплом хэвлүүлэх яг зардлыг нь яг өгдөг юм байлээ. Тэгээд анхандаа бол юу ийсэн юм бэлээ? Олон жилийн өмнө ерөнхийдөө дотор байр үнгүй. Тэгээ даатгалыг даадаг байсан. Тэгэнгუутаа тэхээ болоод тэтгэлийн хэмжээг зүгээр нэмсэн. Тэтгэлийн хэмжээгээ нэмээд дотор байр болон даатгал даахаа болчихсон байгаа. Тэгэхээр ямар ч байсан ирчээд болохоор сар болгон авах тэтгэлийн хэмжээ нь болохоор бакалавр болохоор сая яг нэмэгдээд бакалавр сая 300. Тэгээ мастер болохоор сая 400 мянгаыг авдаг. Тэгээд сая 400-аас болохоор өөрөө яг дотор байр болон юугээ даатгалаа дааж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг стипендээр одоо яг явдаг. За ойлголоо. Тэгвэл ер нь бол бүхэл юм дагаад өгч юм биш үү? Сургуулийн хөтөлбөрийн даан дур байрыг даахгүй ч гэсэн стипендээ өгч байгаа юм. Тэрнээс бас дур байраа авбалгаад авахгүй бол тэрийг хийж байгаа юм. Тэгээд онгоцны зардал нь болохоор эрэхэд нэг явхад нэг ингэж даадаг юм байна гэж ойлголоо. Тэгээд дундуур нас өөрхөн янз бүрийн жижиг сажиг зардал гарч ирэх юм бол тэрийг ч гэсэн даадаг юм биш үү? За ойлголоо. Тэгэх юм бол хоёулынгийнх нь ерөнхийдөө тэтгэлэгтэй холбоотой асуултууд дуусч юм. Тэгээд буцаагаад мөхцөл рүүгээ ороод яри би бас түрүүн мөхцөлийнхаа инстаграмаас харж ирсэн эдэм шинжилгээний хорлоодод аягүй тийм ороод яваад ах шиг харагдаад байсан. Тэгэхээр тэр нь одоо тэтгэлэгтэй холбоотой юм эсвэл өөрөө сургуультайгаа ярилцаа тиймэрхүү юм хийжсэн юм гээд ер нь JK-ийн өөрийнх нь хувийн амьдралаас ярих юм. JK-с хамрагдаад одоо тэрэнд холбоотой хийж магадгүй холбоогүй хийж магадгүй ер нь Солонгосыг мастераар сурахад ер нь ямар байдаг вэ гэдэг тэр туршлага хоёлаа хаалцъя. За миний хувьд болохоор тийм семестр болгоо яг гэрдэм шинжилгээний хуралд яг орж байгаа. Орох ёстой байдаг танаасаа. Тийм яг ийм ёстой гэсэн даалт байхгүй л те. Гэтэ нэг мастер болон докторийн оюутнуудын хувьд бакалавраас ялгаатай нь бид нар одоо яг судалгааны ажил яг дипломо бичих нь гол зүйл шүү дээ. Тийм болохоор нэг чиглүүлэгч яг профессор руу
сонгодог. Бид нар нэг чиглүүлэгч профессортой байдаг. Тэгээд профессор болгоны ерөнхийдөө шаардлага нь жоохон өөр. Тэгээ би яг анх хайг орохдоо яг салбараасаа яг чиглүүлэгч профессороо за манай ингээд чиглүүлэгч профессор болохоор өөрөө яг юм төгсгöd надаа ингээд шаардлага тавьсан байхгүй юу. Тэгээд чи ингээд JKS-ийн оюутан тэгээд ерөнхийдөө ингээд амьдралын зарлага авчиж байгаа болохоор ингээд хоёлаа байн ажил хийхний шаардлагагүй мэн. Тэгэхээр ингээд судалгаандаа анхаарад дээр нь ингээд намайг одоо лабораторид суулгаад лабораторид ингээд ажилуулдаг байгаа. Тэгээд яг төгсөх шаардлага нь болохоор 2 жил 4 семестр байгаа шүү дээ. Тэгээд нэг семестр болгон нэг эрдэм шинжилгээний хуралд орно. Тэгэхээр ингээд нийт төгсгөөс өмнө 4 эрдэм шинжилгээний хуралд ороод тэгээд 2 судалгааны ажил бичээд төгсөе гэдэг шаардлагатай. Тэгвэл яг чамайг ингээд чиглүүлэгч профессор ч юм болъё гэдэг шаардлагатай орсон байхгүй. Тэгээд ерөнхийдөө жоохон чанга профессор сонгоцсон. Тэгээд тийм мэдчихсэн. Тэгээ ер нь мэдчихсэн. Санийг нь лавндаа. Тийм манай яаж хамлцсан багш нь ч гэсэндээ за энэ JKS байт юм чинь ажил хийхгүй хамлцсан дэр ч тий. Тэгээд айгүй амар жоохон шаардлагатай авсан байхгүй манай. Эхлээд CV-гээ явуул гэд миний CV-г уншиж танилцаад за дэжгүй таалагдчих чинь хоёлаа ярилцсан доо гэдэг. Бас ингээд. Гэтэ тэр нь одоо тэтгэлэг авсны дараа сургуульд орсны дараа болсон процесс тий. Тийм сургуульд орсон байгаа. Тэгээд яг профессорыг хайж авчаад би яг нэг л уусаа профессор руу яг мэйл бичсэн. Би ингээд өөрөө бас сайтаасаа сургуулийн сайтаас харж агаад манай мэрэгчлэрээ ингээд төгссөн сургуулийн зэгнээс харж агаад тэгээд ерөнхийдөө нэлээд айгуу тийм чанга профессор сонгосон. Тэгээд тийм болохоор жоохон миний яг жоохон шүүсээ шахуулаад нэг тиймэрхүү тэгэхээр яг ажлын 5 өдөр яг лабораторид суугаад ерөнхийдөө багшингийн төсөл авах юм бол би ингээд багшийн төсөлд нь ингээ оролцоод туслаад бас ингээд нэрээ нэмэлт ингээд цалин авдаг байхгүй. Тэгээд төсөлд нь яг туслахын туслаад ингээд цалингаа аваад тэгээ өөрөө бас хажуугаараа өөрийнхөө судалгааны ажлаа хийгээд тэгээ семестр болгон эрдэм шинжилгээний уралд оролцох хэрэгтэй болохоор хурлынхаа материалыг бэлдээ судалгаагаа хийгээд тэгээ хичээлтэй үедээ ерөнхийдөө ингээд бас хичээлтэй хажуугаад нь суугаад нэг тэгж явж байгаа. Эрдэм шинжилгээний хуралд орж үзэх хэрэгсэн бэ. Би бас харахад ерөөсөө тийм Монгол оюутнууд нэг оролцдоггүй юм шиг харагдсан. Яг нэг Монгол нэрээсэн чинь мөрцөж гэхэд манай мөрцлийн нэрээсэн тэр надад айгүй тийм гоё бахархууштай санагдсан. Ер нь тэр үед хэр сандарсан бэ? Хэр бэлтгэл шаардсан юм бол гэдэг талаас нь. Тий. Одоогоор эрдэм шинжилгээ сүүлд орсон байгаа хоёлаа хайлт ярих юм бол нэг тийм нөө цаг хоёлынхны хөлтэйгүү ч гэсэндээ бас нэг дурдж чухал гэж бодоод. За. Одоогор болохоор би яг 2 эрдэм шинжилгээний уралдыг оролцсон явж байгаа. Тэгээд эхнийх дээр бол нэгэн сандарсан. Тэгээд ерөнхийдөө эрдэм шинжилгээний уралд яг мастер доктор дээр гадаад оюутнууд постэр буюу яг зургаар айгүй их оролцдог юм лээ. Яг судалгаагаа хэвлүүлээд их оролцдог. Тэгээд би болохоор дандаа илтгэлээр буюу өөрөө яг очиод илтгэл тавьж байгаа болохоор мэдээж амар сандарсан. Тэгээд ерөнхийдөө гадаад оюутнууд айгүй бага оролцдог. Тэгээд дан солонгос яг ийм оюутнуудтай тэгээ солонгостэй мастер доктор сурж байгаа оюутнууд нь айгүй ингээд туршлагатай ийм ах эгчнэр яг байдаг 40-50 хүмүүс амирх байгаад тэгээ тийм мундаг хүмүүстэй оролцоод тэгээд шүүгч нар нь бүгд ингээд амар мундаг манай мэрэгжлийн мундаг ингээд мундаг профессорууд ингээд сууж байгаа. Тэгээд дан солонгос хүмүүсийн урд яг солонгос хэлээр судалгааны ажлаа танилцуулаад ихтгэл тавиад тэгээ тийм болохоор жоох ихэндээ бол амар сандарч ийсэн. Тэгээд сүүлийнх дээр бол их тэгтэй дайжгүй байсан. Яа тэгэхээр бүтэн жил ингээд яг бэлтцсэн. Жилийн турш ингээд хийсэн өөрийнхөө биеэр ингээд яг өөрөө бичиж яг ингээд судалгаа хийсэн. Судалгаагаа өөрөө танилцуулж байгаа болохоор амар ихтгэл дүүрэн. Тэгээ өөрөө яг ингээд асуусан ч асуултаа нөгөө нэг яг өөрөө хийсэн болохоор амар сайн мэдж байгаа болохоор ихтгэл дүүрэн нэг сандралгүйгээр ихтгэлээ тавьж дуусгасан байгаа. Тэгээ сүүлд орсон хурлын талаар ярих юм бол манай мэрэгчлэр болохоор солонгос улсад ширвдээ аггийн болохоор хот төлөвлөлт яг ингээд хийх минь айгүй том. Тэгээ амар хамгийн алдартай. Манай мэрэгчлэр хамгийн сайн сургууль гэж явдаг. Тэгээ ширвдээ хагюу дээр очиж яг сүүлд яг хурлаа. Тэгээ эрдэм шинжилгээний уралд яг оролцсон байгаа. Сүүлийн урал болохоор яг манай мэрэгчлэр яг солонгос улсад зохион байгуулагддаг хурлууд дундаас яг хамгийн яг топ 3-т нь ордог хурал байсан байхгүй юу? Тэгээд яг сүүлд тэр уралд оролцсон байгаа. За баярлалаа. Айгүй сонирхолтой туршлага байсан болоо гэж бодож байна. Та бүхэн ч гэсэндээ хэрвээ өөрсдөө мастер доктор дээр сурах гэж байгаа бол айгүй тийм чиглүүлэгч профессортай айгүй сайн ярилцсан байна шүү дээ. Тиймэрхүү боломжууд байдаг бол ажиллах тэрэнд нь одоо нэгэн тал ирсэн юм шиг гэдэг хэлтэй ажиллах тэр болгонд нь оролцоод их юм бол боломжгүй бол биш юм байна. Нэгэд оролцоод их боломжтой байна. Манай хин мөхцлийн маань хувьд ч гэснээр дөнгөж нөх хэлний бэлтгэлээр ирсэн болохоор багасаа солонгос хэл сурсан хүмүүсийг бодох юм бол тийм одоо юу гэдэг солонгос хүн шиг болт гэж сайн одоо сураагүй л байгаа шүү дээ тий. Бид нар чинь бүгдээрээ л дөнгөж хэлний бэлтгэлээр ирсэн оюутнууд. Тэгэнгүүт тийм байхад тэр том профессоруудын өмнө яг ингээд солонгос хэлээр өөрийнхөө сурсан юм аа ингэж тавина гэдэг бол айгүй бахархмаарсан гэж чинь.
За баярлалаа. Өөрийнхөө туршлагаа хаваалцсан. За хоёлаа тэгвэл хамгийн сүүлийн асуулт болгоод JK-с одоо яг анханаас нь би одоо бэлдэж эхэлье гэж байгаа хүн байх юм бол чи одоо яг энэ вебсайт руу ороод хараарай. Эсвэл яг нэг алхам хоёлаа хэлж өгөх юм бол. За тэгээ хамгийн эхлээд хийх зүйл болохоор зүгээр эхлээд вебсайт руу ороод харчих. Тэгээд ороод хараад яг ерөнхий яг шаардлагуудыг харчих. Чи ингээд яг бүрдүүлэх материалуудыг нь яг ингээ хараад үзээрэй. Чи ингээ унших юм бол угаасаа ерөөсөө чамд байхгүй юм ерөөсөө байхгүй. Магадгүй яг хэлний оноо биш магадгүй гэтээ яг сураал хэлний оноогоо авчих юм бол ер нь бусад зүйлсүүд нь тийм амар хүнд материал бүрдүүлэх байхгүй болохоор өөртөө итгээд сайт руугаа ороод бүрдүүлэх материалаа хараад тэгээд хүсэлтээ явуулаад үзээрэй л гэж хэлмээр байна. Баярлалаа. Айгуу мундаг гоё тийм inspirational урам зориг авахуйц яриа болсон гэж найдаж байна. За тэгээд бас миний асуугаагүй юм байж магадгүй шүү дээ. Манай мөхцөлөөр одоо энэ мастер эсвэл доктор ч бол өөрийнхөө бас хэлмээр байгаа сүүлийн үг гэдэг шиг за сүүлийнхээ үгийг хэлэх юм бол за JK-сээр ингээд яг заавал ингээд засгийн газрын тэтгэлгээр яг тэтгэлийг авахгүй байсан ч гэсэндээ хэрвээ яг мастер юм уу доктортой яг суралцах гэж байвал айгүй олон бас боломжууд байдгийн байлээ. Мастер болохоор яг яа гэм бэлээ чиглүүлэгч профессороо сонгогдож байгаа. Тэгээд яг чиглүүлэгч профессорын үндсэн тэтгэлгүүд гэж айгүйх байдаг. Тэгээд ихэнх ер нь профессорууд мастер докторуудтай яг тэтгэлэг айгүй сайн өгдөг. Тэгээд хөлбөрийг ингээд тэглэж мэйлж өгдөг бүр профессорууд байдаг байхгүй юу. Тэгээ чиглүүлэгч профессорын тэтгэлгүүд байгаа. Тэгээ өөрөө яг судалгааны ажлаа хийгээд яг лабораторитой суух юм бол лабораторийн цалин нь ерөнхийдөө сар болгон сая вон хавцаа байдаг. Болохоор бас ийм боломжууд байгаа шүү. Заавал засгийн газрын тэтгэлэг авахгүй засгийн газрын тэтгэлэг биш ч гэсэндээ ирээд одоо мастер юм уу докторт суралцж ивэл зүгээр хичээлээ хийгээд зөндөө тэтгэлэг аваад явах бүрэн боломжтой байгаа. Тэрийг яг хэлмээр санагдлаа. За маш их баярлалаа. Ер нь бол тэгээд заавал JK-с тэнцэхгүй байсан гэсэн эсвэл өргөдлөө явуулчихдаггүйсэн гэсэндээ битгий шантраараа зөндөө олон боломжууд байгаа шүү. Судалгаагаа сайн ирээ гэдэг мессеж байна те. За баярлалаа. За энэ удаагийн дугаарт оролцсон мөхцөлтөө маш их баярлалаа. Тэгээд цаашдынхан сурлагын өндөр амжилт хүсье. Тэгээд энэ подкастнаас ч гэсэндээ та маань сурсан нэг зүйлээ комментсэг хуваалцаарай. Ягаад гэх юм бол та бүхний маань хандлт ер нь энэ подкастыг илүү олон хүмүүст, энэ боломжийг илүү олон хүмүүст хүргэх гэж туслана. Тэгэхээр хайртай татны хэрэгтэй гэж бодсон хүмүүстээ хуваалцаарай. Тэгээд коммент энтерүүлдээгээд бас манай engagement-ийг дэмжирээд гэх юм бол манай подкаст илүү олон хүнд хүрэх байгаа. Тэгээд үүнтэй адилхан маш олон мундаг дараагийн зочдороо уулзцгаая. За баяртай. Баяртай.